Өнөөдөр Монголын үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд алс газараа сурахаар одогсод 100 үзэсгэлэн нээлттэй. Монгол сурагч оюутнууд өрнөд Европтод суралцаж эхэлсний 100 жилийн энэ онд тохиож байна. Нэгэн зууны тэртээ 1926 онд дунд сургуулийн боловсролтой 40 шахам хүүхэд залуус Герман, Франц улсыг зорьсон. Ардын засгийн газрын 1925 оны 11-р сарын 27-ны өдөр хуралдсан 42-р хуралдаанаас хичээл сурлагадаа сайн биеийн эрүүл мэндийн хувьд тэнцэх дунд сургуулийн төгсөх ангийн 35 сурагчийг сонгоо авч Герман, Франц улсад явуулж дунд лицей болон тусгай мэргэжлийн ажилтан бэлтгэх төрөл бүрийн сургуульд суралцуулах тухай шийдвэр гарсан байдаг. Сурагчдын насны хувьд бага нь 13-тай, том нь 25 настай байсан. Алсыг зорьсон тэдгэр хүүхдүүдийн дийлэнх нь улс төрийн галт шуурганд өртөж зарим нь амь насаараа хөхөрсөн гашуун түүхтэй. Хүүхдүүдийг удирдан авч явсан бүх багш нар нь хэлмэгдүүлэлтэнд өртөн цаазаар ахгуулсан бол сурагчдаас 3 цаазлуулж 8 нь 3-аас 25 жилийн ял эдэлж 5 нь сэжиг бүхий нас орсон байдаг. Энэ бол одоо Монголын түүхэнд тохиолдсон томоохон үйл явдлуудын нэг. Одоогоос яг 100 жилийн тэртээ баруун Европын өндөр хөгжилтэй орнууд болох Герман, Франц улсад бол анх удаа одоо тусгаар тогтносон бүгд нь Монгол улсаас л одоо 35 хүүхдийг тухайн үеийнхээ шилдэг сурлагатай бие хөдөө өвч эрүүл ийм 35 хүүхдийг бол сонгож сургасан байдаг. За зөвхөн энд бол одоо эрэгтэй хүүхдүүдийг сонгоогүй. Энэ дотор суралцж байсан хүүхдүүдийн 5 нь бол эмэгтэй хүн. За өөрөөр хэлбэл өнөөдрийн одоо гендрийн асуудлыг бас тодорхой хэмжээнд бол харгалзан үзэж ийм хүүхдүүдээ сургахаар бол явуулсан байдаг. Тэгээ энэ хүүхдүүд маань очиод ямар сургууль сурж ирсэн бэ гэхээр одоогийнхоор бол ерөнхий боловсролын сургууль, техник мэргэжлийн сургууль, за мөн одоо эдгээр мэргэжлийн одоо техник технологи гэдэг юм уу те чиглэлийн ийм үйлдвэрүүд бидэд одоо тусгай мэргэжилтэн бэлтгэхээр сургасан үнэтэй ховор баримтуудыг анх удаа гэж болохоор олон нийтийг хамарсан байдлаар ингээд дэлгэн үзүүлсэн байна. Энд зөвхөн одоо эдгээр те архивын баримт үзмэр биш эдэлгийн зүйл биш бүгдийг нь бол хамтруулан гаргаснараа их онцлогтой. Герман, Франц улсад суралцсан сурагчид хожим нь Монгол улсынхаа тэргүүлэх сэхэтнүүд болж ажилласан салбартаа анхдагч болон алдар нэрээ мөнхөлсөн. Тэдний дундаас их зохиолч Нацагт орж, төрийн шагналт ардын зураач Намхайцран, төрийн хошоо шагналт зохиолч Намдаг, төрийн шагналт анхны академич нарын нэг Гавьяат Малзүүж, Аюур зан, анхны ардын багш Бацүх зэрэг алдартнууд төрсэн байдаг. Үүнээс 18 сурагч нь ямар нэгэн байдлаар хилмигдсэн. Энэ онд тохиож байгаа Монгол Германы боловсролын хамтын ажиллагааны 100 жилийн ойд зориулан цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссар санаачлан тус үзэсгэлэнг гаргаж байгаамаа. Өнөөдөр бол яг 100 жилийн өмнө хин ямар оюутнууд тийшээ явж исэн эдгээр улсууд маань ирээд Монгол улстай ямар одоо том одоо соён гэгэрүүлэх энэ ажлыг хийж исэн те манай улсын одоо өнөөдөр бидний амьдарч байгаа энэ нийгмийг үүсгэн байгуулах, энэ хөгжил дэвшлиг бий болгох суурийн тавилцажсэн одоо оюун санааны энэ том луужин болсон улсуудын одоо түүхийг өнөөдөр бид энд бас хойч үеийн бас харж байна шүү дээ. Тэгэхээр энэ үзэсгэлэнгээс бол тухайн үед ямар нөхцөлд, ямар төвшөнд ард иргэдээ бид бодлогоор бас боловсрол эзэмшүүлэхээр гадаашаа явуулж ирсэн. Өнөөдөр бид нар ямар төвшөнд суралцж яаж амьдарч байгаа вэ? Өнөөдөр оюутнууд маань ямар бололцоотой болж байгаа вэ гэдгийг ч гэсэн бас эргэж харахад за мөн улс төрийн хувьд ч гэсэн бас ямар алдаа дутагдал бид нар гаргаж ирсэн тийм ээ. Одоо өнөөдөр цагаатгалын өмсрийг комстойгоо энэ хамтран зохион байгуулж байна. Тэгэхээр энд бол бас бидний бас түүхийг эргээд харахад сайн зүйл байдаг, сар зүйл бас их байдаг. Эннээсээ эргэн суралцж дахин энэхүү алдаануудад автахгүй байх талаас нь анхаарах. За өнөөдөр залуучууд маань ч гэсэн бас ялангуяа одоо ерөнхийлөгчийн Илгээл 2100-гээ тэтгэлэг төлбөр одоо үндсэндээ 5 жилийн өгдөж шүү дээ. Тэгэхээр бас бид нар яг 100 жилийн дараа эргээд төрийн бодлогоор улс орныхоо хөгжил дэвшлийг дээшлүүлэх, хөгжил дэвшилд одоо онцгой хувь нэмэр оруулах ёстой оюутан залуусыг болсон хүчнийг бас одоо хөгжсөн өндөр дэвшилтэй оронд бол бэлдэх энэ бодлогын хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгч илгээл 2100 хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд өнөөдөр 1056 оюутан 60 гаруй одоо олон улсын хэмжээнд улс орнуудад одоо тэргүүлэх ихтэй сургуулиудад сурж байна. Үзэсгэлэнт архивын баримтууд, загтал албан бичгүүд эдэлж хэрэглэж байсан зүйлс, хэлмэгдсэн багш сурагчдын хавтас хэрэг, түүхэн гэрэл зураг, ном зохиол, аян замын тэмдэглэл зэргийг дэлгэн тавьсан. Түүнчлэн 1926-аас 1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчдын гэр бүл өөр хүүхдүүдийн гар дээр хадгалагдсан үлдсэн эд өлгийн зүйлийг дэлгэсэн нь онцлогтой байлаа.
Үзэгсэл нь 4-р сарын 15-наас 28-ны хүртэл Монголын үндэсний музейд олонний хүртэл болно.